Сайн байна. Өнөөдөр хэдүүлээ төлбөрийн картын тухай ярилцах болно. Мөнгө удирдын цувралын өмнөх видео болох хүн бүр байх эрхээ 5 банкны дансны төрлийн тухай ярьж хахад U гэдэг нэртэй төрлийг бол бидурдад өнгөрч ирсэн. Тэгэхээр энэ U гэдэг дансыг бол ашиглахад илүү дөхөн болгох төлбөрийн картуудыг өнөөдөр ярилцахаар инхүү шийдээд байна. Яг надад одоо идэвхтэй ашиглаж байгаа идэвхтэй ч гэжтэй яг хүчин төгөлдөр ашиглахад бэлэн төлбөрийн 10 карт байд юм байна. Яг үндэ энэ дундаас би 3-аас 4-ийг л өдөр тутам ашигладаг. Бусдыг нь ерөөдөө гэртээ ингээд жижиг хавцсан төр хийгээд үлдээчдэг. Шаардлагатай тохиолдолд ашиглах боломжтой. Гэхдээ ерөнхийдөө баг ашиглахгүй болов уу гэсэн картууд ерөнхийдөө үлдсэн байгаа зөв хугацаанд тусаг байгаа учраас. Тэгэхээр яг одоо би сүүлийн жил хагасын турш ерөнхийдөө шүүж яг өөртөө хамгийн хэрэгтэй юм байна гэж авч үлдсэн картуудаа өнөөдөр та нартай хуваалцъя гэж бодсон юм. За энэ видеоны үеэр хэдүүлээ үндсэндээ 3 картын тухай ярилцах болно. Төгрөг карт, Visa карт, мөн UnionPay карт. Тэр хэрвээ арилж байгаа банкуудын санал болгож байгаа картуудаас өөрт чинь хамгийн зохимжтой, хамгийн хэрэгтэй карт нь аль нь юм болоо гэж бодож исэн бол энэ видеотой хамтаагаарай. Тэгэхээр хамгийн ихнийх нь төгрөг карт. Төгрөг картын хамгийн том давуу тал бол арилж байгаа банкуудын санал болгож байгаа төлбөрийн картуудаас жилийн хураамжаараа бол хамгийн хямдан төгрөг карт байдаг. Арталтаа бол ихэвчлэн төгрөгийн харилцаантай холбоотой. Хөвчлэн биш ер нь үргэлж зөвхөн төгрөгийн харилцаантай бол холбоотойгоор гарч ирж байдаг. Харин хамгийн хязгаарлагдмал тал нь юу гэхээр төгрөгийн картыг зөвхөн дотоодод ашиглах боломжтой. Дотоодод картаар өршөж байгууллагуудаар дамжуулан төлбөр тооцоо хийхдээ төгрөг картыг ашигладаг. Тэгэхээр хэрвээ та энэ карт өөрийн төлбөрийн картаа зөвхөн дотоодод ашиглахаар зорж байгаа бол магадгүй бусад үнэтэй картуудыг авч ирсэнд орвол зөвхөн төгрөг картыг аваад ашигласан бол тохиромжтой байж болох юм. Тэгэхдээ нэг картаар олон функцийг хийх сонирхолтой хүмүүсийн хувьд нөгөө хоёр картыг инжсэндээ туршаад үзэх дэлгүүдэггүй. Тэгэхээр дараагийн карт бол UnionPay карт. Энэ бол их хастийн банкуд дээр илүүтэйгээр ашигладаг картуудын нэг байгаа. Дотоодын арилж байгаа банкуд бол одоогоор UnionPay болон төгрөг картын хослол картуудыг бол гаргаж өгч байгаа юм байлээ. Арталтаа болохоор UnionPay карт нь төгрөгийн харилцагтаас юаны харилцагтаасуудыг бол холбож өгч болдгоороо давуу талтай нэг биш нэгээс олон дансууд холбож өгч болд юм байлээ. Гэтэ би одоогоор өөртөө зөвхөн ганцхан төгрөгийн данс холбож ашиглаж үзчихсэн. Тэгэхээр бусдынхын талаар л мэдэхгүй юм. Гэхдээ хятад руу явдаг, байнга явдаг, эсвэл дамжин өнгөрч байгаа руу аялж байгаа ч юм уу. Тийм хүмүүсийн хувьд бол ихэнхдээ заавал UnionPay авчихад хизээд хэрэг болдог. Тэдний гаргасан карт нь хятадын бүх одоо картаар төлбөр тооцоо хийдэг салбар газруудаар бол UnionPay л уншдаг. Бусад картуудыг ерөнхийдөө баг уншдаг юм байлээ. Зарим газар бол Visa уншиж байдаг. Тэгэхээр хэрвээ хятад одоо амь гарыг гэж бодож байгаа бол ямар нэг UnionPay-тэй байхад илүүдэхгүй. Харин төлбөрийн картуудаас миний ашиглах хамгийн дуртай карт нь бол Visa карт байдаг. Visa картын хувьд бол олон улсын эрхтэй байж болдгоор бол хамгийн том давуу тал нэмж санагддаг. Онлайн худалдаа хийх зөвхөн Монгол дотроо биш бол хэлийн чанад онлайн худалдаа хийх ч юм уу. Гэх мэтэр бол ашиглах боломжтой мөн олон улсад авч явж болдог. Олон улсын эрхтэй Visa картыг төгрөгийн харилцаантай бас холбож болдго юм билээ. Үргэлж өмнө нь би дандаа долларын ч юм уу, еврогийн эсвэл фунт стерлингийн данс руу холбогд юм байна гэж бодоод байсан үгүй. Төгрөгийн харилцаантай бас холбож болно. Тэгэхээр бас яг төгрөгөөр төсвөө гаргадаг хүмүүсийн хувьд бол энэ хамаагүй яг perfect-ийг тохирж байгаа карт урьж таарж байгаа байхгүй. Пост машин дээр, пост терминал дээр бол картаа зурхад миний данснаас тухайн валютыг нь төгрөг рүү шилжүүлээд тэгээ төгрөгийнхөө дүнгээрээ хасагдаад явчихдаг. Тэгээд төгрөгийн дүнгээр хасагдсны тэр дүнгээ болохоор би өөрийн одоо төсвийн app MoneyPro дээр бол бүртгээ явуулдаг болохоор яг өөрийнхөө төсвийг төгрөгөөр гаргадаг начиг хүмүүсийн хувьд бол бас дандаа төгрөгийн харилцаантай холбогдсон явж явах нь бол хялбар юм байлээ. Миний хувьд тэгэхээр ихтэй бол Visa карт ашигладаг, Amazon-оос худалдаа авалт хийх ч юм уу, эсвэл Sephora-гаас ч юм уу тэндээс худалдаа авалт хийхдээ Visa карт ашигладаг. Хийх онлайн худалдааны сайтууд бол дандаа Visa-г хүлээж аваад UnionPay-г хүлээж авдаг сайтууд харьцангуй цөөн байд юм байлээ. Эсвэл Вьетнамын виз мэдүүлэлт хүртэл зөвхөн Visa-гаар уншуулж болж байсан. Тэгэхээр хэрвээ төгрөг, UnionPay, Visa гэсэн 3 картны сонголт гарч ирж байгаа бол Visa-г нэг зөвлөж байна. Тэгэхээр төлбөрийн картаа сонгохдоо зөвхөн төгрөг үү, Visa юу, UnionPay юу зэрэг картуудаа сонгохоос гадна арилж байгаа банкуудын санал болгож байгаа урамшууллыг бас заавал харж үзээрэй. Зарим нь бол буцаагаад үйлчлэгийн газруудаар өөрчлөлтөд хөнгөлөлт хийх боломжтой байхад зарим картууд болохоор барал үндсэндээ үнэгүй мөнгө өгдөг карт байсан. Өнгөрсөн сард миний ойлж мэдсэн хамгийн гоё нээлт юу байсан гэхээр богд банкны Visa картны урамшуул байсан. Юу гэхээр энэ картаа ашиглан хийсэн бүх төлбөр тооцооны нийт үнийн дүнгийн чинь 1.1% тэнцэх хэмжээг сарын төгсгөлд дансуур шиншүүд орлого болгоод буцаагаад өгчдөг. 1.1% урамшуултай гэсэн. Үндсэндээ нэгэн тал угаасаа л төлбөр тооцоогоо картаар хийх байсан зарлуудаа
картаар уншуулсныхаа төлөө дансандаа үнэгүй мөнгө авчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм урамшууллуудыг араас бас явж байгаарэ. Картуудын санал болгож байгаа урамшууллуудаас өөрийн чинь амьдралд хамгийн хэрэгцээтэй, хамгийн их ашиглагдах юм байна гэсэн хамгийн их үнцийг өгж байгаа ямар үйлчлэг байна. Тэрийг нь сонгож үзээрэй. Миний хувьд болохоор зөвхөн хийсэн гүйлгээнээсээ буцаагаад урамшуул авсан хамаагүй дээр санаа байсан болохоор энэ картыг энэ мөртөж энэ сард бол ашиглаж байгаа. Ихэнх U дансанд хараалагдах өдөртмийн гүйлгээ энэ картаараа дамжуулж хийгээд явж исэн 2 сарын 28-нд бас ашигласны урамшуулал бас эргээд дансанд орж ирсэн. Тэр төлбөр тооцооны картуудын тухай хийсэн энэ богинохон видео таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ энэ видеоны өмнөх видео бол хүн бүрд байх хэрэгтэй 5 банкны 5 данс видеог үзээгүй байгаа бол дээр би карт хэсэгт мөн видеоны доор тайлбар хэсэгт холбож өглөө. Мөн түншлэн энэ видеон дээр дурдсан бүх картуудын гол мэдээлэл урамшууллын талаарх бас холбоос мэдээллүүдийг хамт энэ видеоны доор мөн холбоосоор холбож өгсөн байгаа. Тэгэхээр видеоны тайлбар хэсгээс бас дэлгэрэнгүй олж авч мэдээрэй. Хэрвээ энэ видеог YouTube-ээр үзэж байгаа бол subscribe, like, share хийгээрэй. Facebook-аас үзэж байгаа бол мэдээж like, share, comment, энэ Facebook хуудсыг нь бас follow хийгээрэй. Хажууд бас миний бусад холбогдох хаягуудын талаар мэдээллийг байршуулж өгсөн байгаа. Мөнгө өдөртний цувралын дараагийн видеогоор тун утга өргөд уулзъя. Баяр таа.